Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалт 12 дугаар сарын 17-нд тус яамд зохион байгуулагдлаа. Тус уулзалт нь дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, хууль зүйн дотоод хэргийн салбарын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг нийцүүлэн сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой байлаа. Төрийн засгийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Монголын өвдөлт намдаах нийгэмлэг, Монголын хит тавиан онцлогоо эмчилгээний нийгэмлэг, Шинжүүкө хувьцат компани хамтран хит тавиан дадлага суурилсан сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг Монголын өвдөлт намдаах нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат эмч Инх Төвшин, Монголын хит тавиан онцлогоо эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн, Төрийн Саярхалт эмч Эрдэнэбэлэг нар удирдан явууллаа. Дадлага сургалтад Улаанбаатар хотын төв эмнэлгүүд, орон нутгийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах мэргэжлийн 30 орчим эмч хамрагдаж ур чадвараа дэвшлүүллээ. Гадаадын эргэн харьяатын газрын захиргаа, удирдлагын газрын дарга Баатархүү, Америкийн нэгдсэн улсад төвтэй Holt International төрийн бас байгууллагын Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал Пол Ким, Монгол улс дахь салбар төлөөлөгчийн газрын тэргүүн, тунгалаг тэргүүтийн төлөөлөгчдийг 12 дугаар сарын 15-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гадаад өөрчлөлтийн нөхцөл байдал, өөрчлөлтийн дараах хяналт, өөрчлөлттэй холбоотой Монгол улсын хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлцлээ. Монгол Цэргийн нэгдсэн холбооноос хил хамгаалах ерөнхий газрын хамт олныг Монгол Улсын ерөнхийлөгч, дэвсгэрт хүчний ерөнхий командлагчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлэн 2025 оны шилдэг төрийн байгууллагаар шалгаруулж холбооны нэрмж шагналаар шагналаа. Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар сонсогчийн бие даанс суралцах хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сэтгэл зүйн, усан спорт, бие бялдар, гадаад хэл, хувь хүний хөгжил, жолоо гэсэн 6 төрлийн чадамжийн сургалтад сонсогчид хичээлийн бус цагаар суралцаж, багц цаг болцлыг бүрэн хангаснаар алдрын од тэмдгийн эзэд болцоох юм а. Их сургуулийн анхны алдрын одын эздээр цагдаагийн сургуулийн сонсогч Төрболд, Мегмар Дорж, Инх Амгалан, Тэмүүлэн нар тодорлоо. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем Mongolia 2025 онд иргэдийн хамгийн их эрэлттэй ашигласан топ 10 үйлчилгээг нэгтгэн танилцууллаа. 2025 онд төрийн үйлчилгээний захим шилжилт эрчимжиж хэрэглэгчдийн тоо 2 сая давсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний лавлгаанууд жагсаалтыг тэргүүлсэн байна. Статистик мэдээлэлээс харахад иргэд бичиг баримтын бүрдүүлэлт болон үл хөдлөх хөрөнгийн гүйлгэнд шаардлагатай лавлгааг захимаар авах нь эрсэнд мэджээ. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа хийлээ. Тус тайлангийн хурлаар урьдчилан сэргийлэх албанаас 2025 онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохион байгуулсан арга хэмжээ, ажлын үр дүн зэргийг танилцууллаа. Мөн ажлын үр дүнгээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас цувралаар бэлтгэн хүргэж байгаа сонор контентын ээлж дугаараар алба хаагчдын албан хэрэгцээнд зориулан бэлтгэсэн дэвшилтэд AR технологид суурилсан цахим хөтчийн талаар танилцууллаа. AR технологид суурилсан цахим хөтч нь ажлын үнэмлэх болон цэргийн дүрмт хувцсны таних тэмдгийг уншуулснаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын чиглэлээр мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгүүд, албан хаагчийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжүүдийг түргэн шуурхай шинэлэг хэлбэрээр хүлээн авах боломж бүрдэж байгаа юм.